Ок. Окей. За миний ока одоо юу хийж өгөө? Би одоо тэгээд хонь малын хараад хоолундыг хийж өгөөд. За. Миний охин ч том болж байгаа мундаг. Мундаг охин байх. Одоо маргааш одоо нүү штэ энэ олон хүмүүс одоо нүүлэх гээд ирсэн байгаа. Одоо маргааш чи тэр одоо юман дэглэн. Одоо ойлоо бас ч юман дэглэн. Тэгмэл. Тийг штэ. Өглөө эртгэд хөдлөхгүй л одоо шууд тэмээгээр очиж штэ. Шууд уу? Тэгэл одоо маргааш нүүлээ. Чи даажгүй малаар ямар хөө янзтай. Мал яах вэ? Чи чинь 3 хонь мөн яачлаа барьчлаа гэд нэг юм яриад байна үгүй. 3 хонь өмд гэсэн. Отоор мултрна отоо. Мултрна наач. Отрууч. Яач чи? Ингээд дээр юм дээр гараач. Тэгж гаргамаар аах удаа. За яа. За одоо өвтөг нь дээс их үлжээ. Хаагэ. Зулцгч чинь хаагэ гэдгийн учрыг мэдэж байна. Хаагэ гэдэг ингээ хашгираа явж штэ. Эн чинь ингэхтэр ийм кец газар тэмээ колон олж гიშгдэг байхгүй. Ядаж колон чангарч яадаг. Зориг өгж байгаа юм тэмээнд. Тийм учраас хаагэ гэдэг ийм кец газар ингээ явж өгдөг байхгүй. Тийм учраас кец газар хаагэ явж идэв штэ. Одоо ингээд байнга ингээд шилжилт хөдөлгөөн хийгээ нүүгээд байна шүү дээ. Одоо нэг газар удаан байгаад хараа өвсөн дуусна гадаглаа. Тэгээ тэрний байгаа газар нь бэлчиж харин жахан юу яагаад муудаад ирхаар сэлгээл нүгээд байгаа шүү дээ. Өвөл хавар намар зүүн ингээд. Энд чинь болохоор цаанаасаа байглаасаа зогцолтой. Одоо манайх ингээ өвлжнээсээ доош орж иш уулзах. Тэгээ өвсөн дуусаад нүүж байгаа. Одоо хавар зүүн цусанд гараад ирэхэд манайхны өвлжээс ногоороод гоё болчихсон байдаг яа. Ногоо нургаад гоё. Тэр чи бас сэргэлт авч яана гэсэн үг байхгүй юу? Дөрөв өвлөрөлт нүүнэ гэдэг чинь бэлчээрээ сэлгэж байгаа нэг хэлбэр байхгүй юу? Тэгэд нэг нүүгээ явчихад байж байгаа эргээд нүүгээд ирсэн газар гоё сэрмүүн байдаг яалаа. Тэр чин гоё нэг айл байхгүй байж байгаа гоё сэргэлт авдаг байхгүй юу бас. Нэг талтай. Тийм л байхгүй нүүдгийн гол учир шалтгаан нь бас нэг талтай тэр. Манай трайлууд бүгд тэмээгээр нүүдэг те. Тийш тийм тэмээ машин удгүй газар бүгд л тэмээгээр нүүж шүү дээ. Хавцлынхан бол бүгдээрээ тэмээгээр нүүж шүү. Түр дээр үес нааш ингэж нүүж ирж байсан. Өвөө эмээгээс чи юу яаж ирсэн юм нүүдлээ. Уламжлалт өв соёл байхгүй юм чинь. Манайхны
хийсэн малтай. Манайх манай одоо энэ хариулаад орж байгаа мал нэг 900 гаруй мал байгаа. Эннээс айлын нэг 200 гаруй мал байгаа. Тэгэл хаврын төлөлт эхэллээ. Одоо манай энэ үл бас хүүтэн уутанд бас нөгөө бас дарагдж бариад нэг 10 гаруй ишиг шүтлэн. Одоо шүтлэн байхгүй өгүүлчихсэн. Одоо тэрүүгээ нөхөхийн төлөө энэ авар одоо гайгүй байвал нөхөн шүү дээ одоо. Хэд нэг 200-аар 300-аад мал төрнө. Тэрнээсээ нөхөд авчихна. Мал хариултгийн ач тус тийм л байхгүй.